Байцгаана уу та бүхэнд энэ өдрийн мэнд хүргэе. Түүхэн нийгмийн ухааны огшинх мэнд байна. За өнөөдөр та бүхэндээ 10 дугаар ангийн олон улсын харилцаа бүлэг сэдвийн Монгол улс хөрш улсуудтайгаа харилцах нь гэдэг сэдвээр хичээл заахаар бэлдсэн байна. Та бүхэн анхаарлаа хандуулно. За хичээлийг хийхэд бүгдээрээ хөрш улс гэж ойлголтын тодорхойлолтыг бүгдээрээ харъя гэж бодож байна. За тухайн улс үндэстэнтэй шууд хил залгаа оршдог. Тэр улсын дотоод, гадаад бодлого, үйл ажиллагааны чиглэлийг тодорхойлоход үлэмж нөлөө үзүүлдэг улс орнуудыг хөрш хэмээн нэрлэнэ гэсэн тодорхойлолт байна. За тэгэхээр та бүхэн сайн мэдж байгаа Монгол улс бол үүрдийн ерөөсөө хоёр л хөрштэй. За энэ хоёр хөрш нь бол бидний дотоод болон гадаад бодлого, үйл ажиллагааны чиглэлд маш их нөлөө үзүүлж байдаг. Та бүхэнд энэ тодорхойлолт илүү амьдралд ойр санагдаж байгаа хаа гэж бодож байна. За та бүхэн энэ эрхмийг бол таньж байгаа. Английн ерөнхий сайд Winston Churchill байна. За тэрээр хэлэхдээ мөнхийн дайсан гэж байхгүй, харин мөнхийн хөршил гэж байдгаа хэмээн алдартай үгээ хэлсэн байдаг. За тэгэхээр ямар ч хөрш улс орнууд дайсагнсан боловч үрд хөрш харилцаатай хэвээрэл байдаг. Тийм учраас гадаад бодлого бол ерөөсөө тэр чигтэл хөршүүдтэйгээ харилцах харилцааны гол үндэс тулгуур болдог байна. За манай улсын хувьд бол онцгой хэд хэдэн зүйл байдаг гэдгийг та бүхэн сайн мэднэ. Бид бол гадаад далайд бол гарцгүй. За дээр нь бол олон хөршгүй ерөөсөө хоёр л их гүрний дунд байдаг гэдгээрээ бол бид нар гадаад харилцааны хувьд нэлээд тийм ээдрээтэй бас их тийм сонирхол татвац гадаад харилцаатай орн гэж хэлж болно. За хоёр хөрштэйгээ бол тэнцвэртэй харилцах бодлогыг бол баримтласаар ирсэн. За тэнцвэртэй харилцана гэдэг бол Монгол улсын төрийн ерөөсөө гадаад бодлогын үндсэн зарчим байдаг. Орос руу юм уу эсвэл айл нэг хятад руу юм уу эсвэл өөр нэг улс руу бол бид нар хил биехгүйгээр хоёр хөрштэйгөө яг тэнцвэртэй найрсаг харилцаатай байхыг эрхэмлэж гол зарчмаа болгож ирсэн байгаа. За манай улсын хувьд бол хоёр хөрштэйгээ харилцах зарчим бол ерөөсөө эхлээд нэгдүгээр сайн хөршийн харилцаатай байна. За дараа нь бол хоёрдугаарт тэнцвэртэй найрсаг харилцаатай байна. За гуравдугаарт стратегийн түншлэлтэй байна. За дөрөвдүгээрт хамтын ажиллагааны хоёр хөрштэйгээ хамтын ажиллагааны зарчимтай байна. За олон тулгуурт байна гэсэн энэ зарчмуудыг бол баримтлан ажилладаг байгаа. За хоёр хөрштэйгээ харилцах харилцааны чиглэлийн хувьд бол улс төрийн харилцаа байна. Эдийн засгийн, соёлын, боловсролын, хүмүүнлэгийн гэсэн үндсэн 5 чиглэлээр бид нэр өргөн үрээтэй харилцааг бол явуулсаар ирсэн. За та бүхэнтэй олон улс Оросын холбооны улстай харилцах харилцааны үндэс маань ямар байсан бэ гэдэг тал дээр түүхэн энэ хэлхийг та бүхэн танилцуулъя. За яг энэ шинэ ардчилсан Монгол улсын хувьд бол ийм байна гэж ойлгож болно. За 1993 онд Монгол улсын ерөнхийлөгч Очрот Оросын холбооны улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол Оросын хооронд байгуулсан найрсаг харилцаа хамтын ажиллагааны гэрээг бол байгуулсан байгаа. За дараа нь Оросын холбооны ерөнхийлөгч Владимир Путин 2000 оны 11-р сард Монгол улсад айлчлах үеэрээ байгуулсан Улаанбаатар хотын тунхаглал гэж чухал тунхаглал гарын үсэг зурсан. За дараа нь бол 2006 онд Монгол Оросын холбооны улсын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай Москвагийн тунхаглал гэж энэ тунхаглалыг баталсан. За үүний дараа 2009 онд Монгол улс Оросын холбооны улсуудын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх тухай тунхаглал гол баримт бичиг болсон. За энэ гэх мэт тухайн эрх зүйн баримт бичиг нь бол хоёр улсын хоорондын харилцан уялдаатай харилцан ашигтай байх тал дээр ингэж хийгдсэн гэрээ хэлэлцээлүүд байна. За энэхүү слайданда та бүхэндээ бүгд найрамдах хятад ард улстай 1990 оноос хойш монголчууд ардчилсан Монгол улс хэрхэн харьцаж байсан бэ гэдэг талаар харуулгыг хичээлээ. За 1994 онд Монгол улсын ерөнхийлөгч Пунсалмаагийн Очрот бүгд найрамдах хятад ард улсад хийсэн төрийн айлчлалын үеэрээ Монгол хятадын хооронд байгуулсан найрсаг харилцаа хамтын ажиллагааны тухай гэрээ хичээг анх байгуулсан. За үүний дараа бол Монгол улс бүгд найрамдах хятад ард улстай 2011 онд стратегийн түншлэл
байгуулсан байна. За 2013 онд стратегийн дундшлын дунд хугацааны хөтөлбөрөөр батлаад 2014 онд иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон. Гэх мэтчлэнгээр ингээд өмнөд хөрштэй харьцах харилцаа маань цааш илүү одоо өргөн үрээг хамарсан харилцаа ашигтай ийм байдлаар үргэлжилж байна. За өнөөдрийн Монгол улс хөрш усуудтай харилцсан сэдв маань энэ хүрээд өндөрлөж байна. Багш нь өнөөдрийн хичээлийг та бүхэнд айлуулах хүснэгт схем диаграмд илүү товчхон тодорхой байдлаар хүргэхийг хичээлээ. Та бүхэн илүү дэлгэрэнгүй судалж мэдхийг хүсэх юм бол 10 дугаар ангийн номоо илүү сайн судалж олно. За мөн дээр нь танин мэдгүй нэвтрүүлэг олон улсын мэдээг илүү сайн сонсож байгаарай гэж хэлмээр байна. За хамгийн төгсгөлд нь багш нь гэрийн даалгавртаа Монгол улсын 3 дахь хөршийн бодлого гэх сэдвээр 200 хүнтэй эссе бичих даалгавар өгч байна. За бүтлгүүтэх хэцүү. Гэхдээ амжилтанд хүрэхийн тулд оролдож үзэхгүй байх л хамгийн муу нь гэж Венци Ломбардигийн хэлсэн үгээр өнөөдрийн хичээлээ өндөрлөж байна. Дараа уулзлаа. Түр баяртай.